За тэгээ энэ удаа бол манай хийдийн жахар цам гэдэг бол ер нь одоо цэвэр нууц тарины одоо тэр дэгж аягаар явж байгаа. Дээрээс нь хатуу хөлийн тэр дэгж аяг байдаг. Тэгээ үүний одоо нэгэн хэсэг нь жанхар буюу хот мандлын бүтээх байдаг. За хот мандал дотроо бол олон янз байдаг. Самданжи жанхар буюу одоо самаадын бяцлаглаа бүтээх жанхар, харилтын жанхар буюу одынхаа бүх одоо чагцсан буюу барьцыг тэмдэгийг тавьж байгаа одоо бүтээдэг жанхар байна. Түүний дараа лүүжи жанхар буюу одынхаа өөрсдийн одоо лагшинг бурхнаа тавьж байгаа одоо бүтээдэг. Ийм одоо ёс байдаг. За энэ удаа бол одоо бидний цамд зориулан бүтээсэн жанхар бол элсээр одоо бүтээсэн хот мандал байгаа. Жанхар гэдэг маань бол монголоор бол хот мандал гэсэн үг байдаг. Тэгээ хот мандлыг бол яагаад бүтээх болсон бэ гэхээр бид бурхтаа урин залж за одоо гарч байгаа дөрүүдийг одоо бүгдийг нь урин залах тэр одоо байдлаар хот мандлыг одоо бүтээж байгаамаа. За энэ одоо дөрвөн жанхар буюу хот мандал дотроос бол бид одоо энэ элсээр бүтээдэг, өнгөт элсээр бүтээдэг. Бидний одоо одоогийнхоор бол 3D маягаар дээрээс нь одоо овоолж элсээр одоо бүтээсэн ийм өнгөт хот мандлыг одоо хийд маань бүтээсэн байгаа. Тэрний маань бидний одоо орчин цагаар хэлбэл гэрийг оршихуйг одоо бүтээсэн байдаг. Оршихуйд одоо битгий яагаад чухалчилдаг вэ гэхээр бид дараад нь одоо бурхнаа залаа цамаа гарсны дараа сүсгтэн олноо ламн хуургуудыгаа тэр одоо жанхар буюу хот мандалд мөргүүлэх одоо бас ийм ажиллагаа зохион байгуулагдана.